Хэрхэн AI ашиглан анимашн хийх вэ? Танд өрдвөл гар утасчин байхад богино хэмжээний анимашн бүтээж болно гэж боддоо. Анимашн бүтээхийн тулд та гар утсандаа ChatGPT, Google Gemini, Grok зэрэг аппликейшнийг татаж суулгасан байх шаардлагатай. Анимашн бүтээхийн тулд бидэнд зохиол хэрэгтэй. Өнөөдөр би лодонгийн төдвийг хорвоотой танилцсан түүхийн зурагтай танилцсан минь гих зохиолоор анимашн хийнэ. Сонгож авсан зохиолоо ChatGPT аппликейшн рүүгээ copy paste хийж оруулна. Зохиолынхоо урт богиноос шалтгаалж хэдэн сцен үүсгүүлэхээр сонгох хэрэгтэй. Зохиолоо copy paste хийж оруулсныхаа дараа надад энэхүү зохиолыг 12 сцен зураг бичлэгийн prompt болгон гаргаж өгнө. Эхлээд зургийн prompt, дараа нь бичлэгийн prompt. Дүрс хооронд ямар нэгэн логик алдаагүй 3D Pixar стайлаар гаргаж өгнө гэсэн текстийг араас нь бичиж өгнө. Энэхүү текстээ бичиж явуулснаар таны өгсөн зааврын дагуу 12 сцен зураг бичлэгийн prompt гарч ирнэ. Үүний дараа сцен нэгийнхээ зургийн prompt-ыг копидж авна. Копидж авсан текстээ Gemini аппликейшн руугаа оруулаад send товчийг дараарай. Таны явуулсан зургийн промптын дагуу Google Gemini аппликейшн маань анимашнд хэрэглэх төрсийг гаргаж өгнө. Яг энэхүү зааврын дагуу 12 сцен бүрийнхээ зургийн промптыг Google Gemini аппликейшн руугаа копи хийж оруулна. Энэхүү анимашнд хэрэглэх бүх төрс маань бэлэн болсон байна. Одоо бүгдээрээ Grok аппликейшнийг ашиглан анимашныг бүтээнэ. Ингэхдээ бүгдээрээ Google Gemini аппликейшны үүсгэж өгсөн 12 дүрсээ хадгалж авсан байх шаардлагатай. Зураг оруулмагцаа ChatGPT аппликейшн руугаа буцаж орно. Сцен нэгийнхээ зургийг Grok аппликейшн руугаа оруулсан байгаа. Одоо бүгдээрээ ChatGPT аппликейшн руугаа буцаж ороод сцен нэгийнхээ бичлэгийн промптыг хуулж аваад Grok аппликейшн руугаа мөн оруулна. Бидний явуулсан зураг промптын дагуу анимашныг Grok аппликейшн маань боловсруулж дууслаа. Бичлэгийг тоглоулах товчон дээр дараад анимашныг боловсруулж дуустал та бүхэн төвчээртэй хүлээнэ. Ийхүү бидний явуулсан зураг бичлэгийн промптын дагуу анимашн маань бэлэн боллоо. Яг энэхүү дарааллын дагуу 12 сцен анимашнаа Grok аппликейшнаараа үүсгүүлээрэй. Хэрвээ та бүхэнд заавар ойлгомжгүй санагдвал бичлэгээ дахин нэг ухрааж үзхийг зөвлөе. Ийхүү зурагтай танилцсан минь зохиолынхаа анимашныг бүтээж дууслаа. Бэлэн болсон анимашнаа бүгдээрээ үздэцгээе. Хэрвээ та бүхэн хүсвэл зохиолынхоо дагуу энэхүү анимашнда дуу оруулах боломжтой. Ингэхдээ зураг бичлэг засварлаж болдог ямар ч төрлийн аппликейшнийг ашиглахад тохиромжтой. Анхаарал хандуулсанд баярлалаа.